тэр эд эрхтнийг хүүхэд гэж бодоод авч үзэх юм бол тэр хүүхдэд хэрэгтэй хоол хүнс хайр инэрлийг өгөөгүйстэй холбоотой удаан хугацаанд явсны улбаатаагаар өвчлөл үүссэн. Энэ одоо хүүхэдтэй миний төлөө ингэтлийг зүтгэж зовж зүдэрч явааг би хараагүй юм биш үү гэдэг дээр асар удаан хугацаанд харамссан баг. Тэгээд тэрнээс хойш маш том шийдвэрүүдийг гаргах шаардлага болсон. Өвдсөн л бол тэр антибиотикийг хэрэгэл, тэрийг хэрэгэл, энийг хэрэгэл. Тэгэл хөл дээрээ босч ивэл эрүүл болчлаа гэдээ хараад байгаа байхгүй. Тэр нь надад их хүнд мэдрэмжтэй байсан. Гэтэл цаан зөөр байж лээдэг тэр өвчний уг шалтгаан арилаагүй байгаа. Зүгээр ямар ч зүйл хэвтэрд байж аваад босоод ирсэн л байж байгаа болохоос биш. Дэрэгдэх хүмүүс хараад идэм лээ. Би одоо энэ хүн эднэрийн төлөө өчнөө ингэж зүтгэсэн байхад эдгээр намайг яаж зовж байгааг, яаж өвдөж байгааг, яаж шаналж байгааг ингээд мэдрээд намайг хайрласангүй ч гэдэм үү. Дэрэгдэх хүмүүстэй гомдоод яваад идэм лээ. Тэр болтол ерөөсөө хүмүүсийг нөө дэрэгдэх хүмүүстэй найдаад юу ч хийхгүй яваад байсан. Тэгсэн чинь хинч намайг яаж шаналж байгааг анзаарахгүй, мэдрэхгүй тийм хэмжээнд хүрсэн. Тэгээс үлдээ бол би тэг тусмаа илүү дордод байгаа байхгүй. Улам л нэг хүний гарт орох шинжтэй юм шиг, улам л нэг сул дорой болох шинжтэй юм шиг тэгээ эцсийн дүндээ за болж үз. Эннээс доошоо уналт байхгүй. Энэ цэгээс чи өөрийгөө өөрөө л босгоно. Чи өөрөө босгоё. Тэгэл гэж хэлсэн. Тэгэл босглаа гэж хэлсэн. За сайн байцгаана уу, та бүхэнд үзэж байгаа цаг бүчийн мэндийг хүргэе. За өнөөдөр өмнөх подкастынхаа цуврал подкастыг оруулах гэж байна. За хоёул өмнө бэлгээгээр дамжуулан бүр нэмэг ангаах гэдэг сэдвээр хийсэн. За түүнийхээ үргэлжлэл болгоод яг яаж ангаах юм бэ гэх те миллионерийн орё. За яг тэгэхээр үзэгчдээс сонсогчдоос бас нэлээд асуултууд яг энүүнтэй холбоотой ирж байгаа шиг байна тийм ээ. За энэ дээр та нэг дэлгэрүүлээд хоёлаа залгуулад ерөнхийдөө ярья өнөөдөр. За яг өвдөж байсан үеийнхаа мэдрэмжнээс эхлэе л да. Яг би ч угаасаа хэвтэр 7 хоног хэвцэн ковид үеэр. Тэгээд тэнд бол маш хүнд мэдрэмж авсан. Ингээл хүч юм биш гэдэг мэдрэмж авч ирсэн учраас надад бол маш хүнд цохилт болсон. Тэрнээс өмнө бол өстой хизээж тэгж хэвтэрд орхооргүй юм шиг л ирч хүчтэй тий. Зүгээр хизээж барагдахгүй ирч хүчтэй явах юм шиг л явсан. Тэгээд тэр одоо өвдснөөс хойш миний ирч хүч даац би ачаал гэдэг юм логцсон буурсан л та. Тэгээд их харамсаж байгаа юм. Би гамгүй идэлсэн, их өөрийгөө ингээд даацыг нэвтрүүлээд тулталтай ажилласан гэдэг дээр их харамсаж байгаа байхгүй юу. Хүн өвдсний дараа л харамсдаг, эрүүл байхдаа ерөөсөө юу гаргуунд гарч байгааг мэдэхгүй явж байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг бол бид нар анханасаа мэдэж байсан бол гэдэг дээр их харамсаж байгаа. За яг үндэ бол бяцлал хэдий багш маань зааж өгсөн ч гэсэн бяцлаглаа би ашиглаагүй. Ашиглахгүй их удаа явсан. Яагаад тэгэхээр тэрэндээ ям орчтэй хямарч харамсаж их явж байгаа байхгүй. Тэгээ эцсийн дүндээ нөгөө хүндэрч ингэж явсаар байгаа. За одооноос эргэлж эхлэе гэдэг. Тэгтээ гол нь бол эмнэлэг, эмч тэр эмэнд өөрийгөө даатгана гэдэг бол надад үнэхээр нэг л болж өгөхгүй байсан. Тийм ирч хүчтэй явж исэн хүн чинь шууд тийшээ даатгаад тэгээд эмнээс хамааралтай, эмчээс хамааралтай, эмнэлгээс хамааралтай болно гэдэг бол үнэхээр яг одоо нэг юм хүлээстэй юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө хариуцлагатайгаар өөрийнхөө эдэрхтэнд өөрөө хариуцлагатайгаар өөрөө хайр инэрлтэйгээр явж яагаад болоогүй. Тэрийг тэгээд анханасаа байгаагаа хайрлаад явхад ер нь юу хэрэгтэй гэдэг дээр. За яг тэр харамсал нь ямар харамслууд байсан бэ? Нөгөө өвчин яг хилж ирдэг, хийсч ирдэг ярьдаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ бол одоо яг хилж яагаад ирдэг гэдэг те. Яг ингээл ямар нэгэн байдлаар нойрч юм удах ч юм уу те, сэтгэл санаа докторгүй болох ч юм уу. За эсвэл амархан ядрах ч юм уу гэл те. За нэг юм зүйлсүүдэд би дээр нэг шин тэмдгүүд уг нь иржил идэм байл л да. Тэгээд бид нар түүнийг анзаардаггүй гэсэн бол хэвтэрд ортлол одоо гүрийгэл зүтгэж явчихдаг юм шиг те. За тэгсэн чинь яг уу зүгээр хэвтэрд орцсон л бол одоо өвдсөн л бол тэр антибиотикийг хэрэгэл, тэрийг хэрэгэл, энийг хэрэгэл. Тэгэл хөл дээрээ босч ивэл эрүүл болчлаа гэдээ хараад байгаа байхгүй. Тэр нь надад их хүнд мэдрэмжтэй байсан. Гэтэл цаан зөөр байж лээдэг тэр өвчний уг шалтгаан арилаагүй байгаа. Зүгээр ямар ч зүйл хэвтэрд байж аваад босоод ирсэн л байж байгаа болохоос биш. Нөгөө эмчнэр нөгөө антибиотик тэгж л ажилладаг байгаа байхгүй тий. Тэгсэн чинь ерөнхийдөө нөгөө бяцлаглалын үүднээс болохоор учир шалтгаан тэр эд эрхтнийг хүүхэд гэж бодоод авч үзэх юм бол тэр хүүхдэд хэрэгтэй хоол хүнс хайр инэрлийг өгөөгүйстэй холбоотой удаан хугацаанд явсны улбаатаагаар өвчлөл үүссэн. Гомдоосон хүүхдэд хараад гунигэлж байгаа зүйл ахгүй юу? Харамсал гэдэг нь яг тэгэж гарч ирсэн. Гомдоосон хүүхдэд хараад гунигэлж байгаа. Ивэм нөхөр хэмнэ. Энийг би хүүхэд гэж хараагүй юм биш үү? Энэ одоо хүүхэдтэй миний төлөө ингэтлийг зүтгэж зовж зүдэрч явааг би хараагүй юм биш үү? Гэдэг дээр асар удаан хугацаанд харамссан баг. Тэгээд тэрнээс хойш маш том шийдвэрүүдийг гаргах шаардлага болсон. Юу гэхээр бүр өөрөө даац хэрэгтэй учраас биеийн хэмжээнд, сэтгэлийн хэмжээнд, бодлын хэмжээнд асар их даац өөртөө үрцэн яваагаа анзаарч байгаа.
Тэгээ тэрийг багасгахгүй бол энэ эдгэрэл гэдэг бол эмээр нүдэд ер нь тиймж юу л бол гэдэг тэр. Тэгээд ачаалаа багасгаад эхлэн гот миний амьдралын хэм маяг, ажил, хандлага манлага бүх юм өөрчлөгдсөн л дөө. Тэгээд ганцхан эргэтэн дээр ингэж ангаалт гэдэг тэр сэтгэлийн засал, бодлын засал тэгжээж тэр нөгөө махан биений засал нь бас нэг үр дүнгөө өгч таарлаа гэж би харсан. Тэгээд давхар нөгөө антибиотик огт хэрэглэхгүйгээр л би энийг одоо хөл дээрээ босно гэдэг ийм зорилго тавьсан. Тэгээд антибиотик хэрэглэхгүйгээр одоо эмчилж чадах тийм эмчтэй таарсан. Тэгээд тэр эмч маань их сонирхолтой жор бичиж өгсөн. Тэгээд тэр жорныхан дагуу бүтэн жил тэр эмчийн заавраар яг өөрөө нөгөө сэтгэлийн хувьд ч тэр бодлын хувьд ч тэр бие махбодын хувьд ч тэр яг л нөгөө нэг гам барина гэж ярьдаг шүү дээ. Яг тэрүүгээр нь ингэж явсан. Зөвхөн бөөрөн дээр ингэж ажиллаж болж байхад тий өөр бусад хэрэгтнүүд дээр бас ингэж ажиллаж болох юм байна. Гэтэл одоо би бөөрөн дээр ажиллахад өчнөө цаг хугацаа зарж гин тий. Тэгэхээр одоо яах вэ? Бүтэн бие тогтолцоогоор нь яаж анхаарах вэ? Анхнаас нь ганц нэг хэрэгтэн дээр төвлөрөөд ивэл нэг хэрэгтэн дээр л хэдэн жил 2 одоо тий залгуулаад өчнөө олон жил болох нэ тий. Тэгвэл бүтэн тогтолцоогоор нь яаж анхаарах вэ гэдэг рүү орж ирсэн. Тэр жор бичиж өгсөн гэдэг хэлээ л дээ. Тэр нь яг уламжлалт чиглэлээр юм уу эсвэл Европ чиглэлээр жор юм уу? Тэр хүн бол зүгээр Европ чиглэлийн л юмч. Гэхдээ антибиотикуудын учир нөлөө их нарийн судалгаатай л юмчсэн л та. Тэгээд яг өөрийнхөө л жор гаргачихсан юмч. Ямар ч тийм уламжлалт энэ төр бол байхгүй. За та нөгөө бяцлаглаа одоо ашиглахаас аргагүй байдал руу орсон юм шүү те. Яг нөгөө махан бие чинь яг сүулт нь өвчлөөд эхлээд наан одоо сэтгэл дээрээ тэгээд оюун санаанд маш их ачааллууд аваад эхэлсэн юм шүү дээ. Тэгвэл яг тэднэртэйгээ яг яаж ажилласан бэ? Тэр бяцлагл гэдэг байгаа нь тэрийг хэлээд байна уу те? Тийм би одоо уул нь эхлээд нөгөө шоконд орчиж байгаа юм. Тэгээд ажлын ачаал асар их олон зүйл энэ өвчин юунаас болтлоо гэдэг дээр олох гэж ирэл агуул хийж байхдаа ерөөсөө эмчилгээ юуч хийгдэггүй. Тэгэл гүргээл яваад байгаа. Тэр ганц антибиотик энэ төр бас уужсэн тодорхой хэмжээгээр тий. Тэгээд яг нэг тийм яг бяцлал хийж эхлэхээс өмнө бяцлал хийхгүй явж байхдаа дэрэгдэх хүмүүс хараад идэм билээ. Би одоо энэ хүн эднэрийн төлөө өчнөө ингээд зүтгэсэн байхад эдгээр намайг яаж зовж байгааг, яаж өвдөж байгааг, яаж шаналж байгааг ингээд мэдрээд намайг хайрласангүй ч гэдэм үү. Дэрэгдэх хүмүүстэй гомдоод яваад идэм билээ. Тэр болтол ерөөсөө хүмүүсийг нөгөө дэрэгдэх хүмүүстэй найдаад юу ч хийхгүй яваад байсан. Тэгсэн чинь хинч намайг яаж шаналж байгааг анзаарахгүй, мэдрэхгүй тийм хэмжээнд хүрсэн. Тэгээс үүлдээ бол би тэг тусмаа илүү дордод байгаа байхгүй. Улам л нэг хүний гарт орох шинжтэй юм шиг, улам л нэг сул дорой болох шинжтэй юм шиг тий. Тэгээ эцсийн дүндээ за болж үзье. Эннээс доошоо уналт байхгүй. Энэ цэгээс чи өөрийгөө өөрөө л босгоно. Чи өөрөө босгоё. Тэгэл гэж хэлсэн. Тэгэл босглаа хийж хэлсэн. Нэг тийм ихтгэл байна те өөртөө итгэл тэгээд өөрийнхөө эрүүл мэндийг өөрийнхөө гарт авах бүрэн шийдсэн байдал ч юм уу те яг энэ нэг сэтгэлийн хувьд таттай болонгууд одоо яаж өвчлөхгүй байх уу гэдэг дээр анхаарч эхэлсэн ба шүү дээ те. Тэгэхээр нөгөө өвдсөн хүнд бол хамгийн түрүүнд сэтгэл зүйн тэр байдал бол асар хүнд тусдаг юм байна. Тэгээд шууд тэр өвчнөө бол шууд хүндрүүлээд төсөөлөд явах байдал. Тэгээ имлэгт очингуудаа дандаа хүндэрсэн хүмүүсийг харах. Би яг энэ хүн шиг болно, тэр хүн шиг болно гэдэг. Тэгэхээр нөгөө өвдсөн хүний хувьд бол сэтгэл зүй асар чухал юм байна гэдгийг тэндээс харсан. Одоо ер нь бол энэ биелгээгээрээ гэдэг юм уу энэ бяцлаглаараа юу хийхийг оролдож байгаа гэхээр ерөөсөө ямар ч өвчлөлийн үед ямар ч өвчлөлтөө байсан тухайн хүнд бол яг сэтгэл зүйн хувьд хаттай байдал, бодлын хувьд зэгттэй өөдрөг болно гэсэн тэр боломжтой зүйл рүүгээ төвлөрсөн төвлөрлийн байдлыг энэ заалт чиглүүлэхийг зориод байгаа юм. Зорхон чухал юм байна гэдгийг олж харсан өөр дээрээ. Тэгээд цаашдаа бол мэдээж тодорхой хэмжээнд үр дүн гарч байгаа юм. Тэгээ болно гэдэг дээрээ төвлөрөөд чиний эцсийн уналт бол энд л байна те. Энэс дэшээ одоо энэс доош уналт чамд байх ёсгүй гэл шийдсэн байхгүй. Тэгэл дэшээ зүтгэж ихсэн. Тэгэл өстө бяцлаглаа бол 9 жороор нь хийж эхлээл өөрийнхөө тэр бодол оюун санаагаа ажлын ачааллуудаа багасгаал. Тэгээ сэтгэлд байгаа элдв янзын шаналл инг хэмсэн дэг хэмсэн ийм тийм гэдэг санаа зовлтуудаа багасгаад тэгээ надад бол хүсэл мөрөөдөл гэж өстө асар их байдаг тий. Тэгээ чиний хүсэл мөрөөдөл далаа шиг том байлаа гэд чиний энэ бяцхан биед багтахгүй тий. Тэгэхээр чи энэ биендээ даацараа л юм хийн. Чиний энэ хүсэл мөрөөдөл чинь чиний энэ бяцхан биендний даацаар чинь хязгаарлагдаж хэмжигднэ. Эндээ тохирсон юмаа хэлж ярьж хийж яваа. Тэрнээс илүү юм битгий өөртөөлөө авраагаад даахгүй нохой болоо ураа нэгчэргээд. Өөртөө бол их хатуу хэлээд тэгээд тухайн үед авцсан байсан маш их ажлууд, ачааллууд, сэтгэлийн тэр дарамтууд юу гэдгийг тий. Санаа зовлтууд тэр бүх зүйлүүдэд зэгцэлж эхэлсэн. Тэгсний ард дээр л нөгөө нэг хөөх хэмээн тэр
ачаал үрдэг, даацыг хэмждэг, даацыг одоо хариуцдаг тэр бөөрөнд маань амьсгаа авах зөвхөн үүсэж байгаа юм л да. Тэгэхээр нөгөө нэг хүн нэг зүйл рүү зорио тэмүүлээд хийгээд бүтээгээд ингээ бие гаргуунд нь гараад явж хахад энэ хөөрхий идэрхтнүүд чинь чаавас яг л тэр бодлоо юунс нанд чинь ижилхэн хөглөгдөөд л байгаа нөөцөө шавтал өөрийнхөө эцсийн амьсгалаа тасардал тийм үү зүтгэжл байдаг байгаа байхгүй. Энэ айгүй өрөвдөлтөө бас их хайр хүрмээр. Тэгэхээр яалтчгүй хүн өөрийнхөө идэрхтэн зориулсан тэр хайр инэрлийн одоо талархал гэдэг хэмээгүүд нь өдөр бүр хийж явах та ер нь продукгүй. Асар дэмтэй байна тэр. За ер нь л хүсэл мөрөөдөл зорилго байхгүйсэн бол бараг л дийлдэл унчаар байсан юм шиг тий. Таныг бараг босгож ирсэн. Тэр хэцүү. Ер нь хэцүү. Чи тэгээд хараа ийм том хүсэл мөрөөдөлтөй байлаа гэд чи бие харилцахгүй бол хаач хүрхгүй юм шиг гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ийм бие харилцахгүй бол чи яах юм. Тэгээ яг саяхан 2024 онд штэ өөрийнхөө нөгөө төвөө байгуулахад тий. Яг эхэлж яхад ерөөсөө ингээд миний бие яг эсний ширхэг шиг яг тараад унах гэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй ахиа болж байгаа байхгүй. Тэр чинь 19 онд ковидын үед нэг тэгж өөрийнхөө эрүүл мэнд маш хурц мэдрэмж өгчээсэн бол сая энэ 24 онд дахиад авч байгаа тэр мэдрэмжийг. Тэг мөрөөдлөө яг ингээд бүрдөө яг биелүүлээд эхлэх энэ цагт дахиад ингэж байгаа юм уу гэдэг ахиа гутрал орж ирж байгаа. Уул нь бол яг л зүрхтээ зүтгэл тэмүүлэл гарчмаар байдаг гэтэл ингээр ч одоо би яах юм бэ? Яг мөрөөдөл биелэх агшинд ингэж болж байгаа юм уу гэдэг. Тэгсэн чинь ахиал нөгөө ковидын үед ойлгож байгаа ухаар дахиад орж ирж байгаа байхгүй. Чи бие харилцахгүй л шүү дээ. Чи бие хайрлна гэд нөгөө сүрхий яваад исэн яасан. Чи ахиал хайрлахгүй байгаа юм шүү гэд. Тэгээ гайхаад би одоо уул нь бол одоо хайрлахаараа нэг бол оролдоол яваад исэн одоо энэ тийг хангалтгүй байгаа мó гэдэг асуултанд очиж байгаа байхгүй. Тэгээ хэлжсэн шүү дээ эхлээ биелгээ хийж байгаа дараа нь айсгуур орох гэсэн чинь нэг л очроо олоогүй те. Тэгээ айсгууг ойлгохын тулд ятгахтай ажиллаж ихсэн ятгаар нөгөө татлага татаж ихсэн бүтэн жилжингээ. Тэгээ ятга бүтэн жилжингээ татлага татж хахад энэ миний бие чинь хөг аялгуудаа жим юм байж гэдгийг ойлгосон. Би өөрийгөө бие огт хардаггүй, огт тоодоггүй, огт өнгөөдүүлчихсэн явснаа анзаарсан. Тэндээсээ нөгөө биеэсээ ялгарх тэр их шиг толгион ялга тий илэрхийлэмж гэдэг юмыг олж хараад хүндэтгэлтэй хандаж эхэлсэн гэх юм уу да. Тэгсэн хэдий ч одоо ингээл нэг ямар нэгэн ийм стресс авсан үед миний ятганы утас тасарчдаг. Тэгэл би ингээ сайхан сэтгэл санаа сайхан байх юм бол ятга маань сайхан их шиглээд байдаг. Жоохон асуудалтай байх юм бол ятганы хөг алтарчдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар би бие ажиглаж эхэлсэн байхгүй. Яг хүн өөрийнхөө биеийг бол ажиглаж мэддгүй юм бэл. Ярин бие л авт мэдээгүй. Тэгсэн яг тэр хөгжмөрөө дамжуулаад мэдэрч болж байгааг анзаарсан. Тэгсэн надаа яагаад ч юм тэр нөгөө мөрөөдлөө биелүүлж явах үед биелүүлэхээ зорж явах үед яг тэр нэг усгүй хатцсан нэг юм илс миний бие яг тийм илснээс бүтцэн байгаа тэнд ямар ч ус байхгүй яг ингээ хатцсан. Тэгээд эцсийн нэг тусал усаараа л урагшаа гიშгэж яваа юм шиг тийм нэг аимшигтай мэдрэмж. Тэгээд би одоо ахаал ийм болтол нь бас би чангалцсан байж таарах гэж байгаа юм л да. Тэгээд нөгөөхөө одоо аргагүй ихэнд барианд очсон да. Тэгээ барианд очиод ер нь бол би бариулах нэг дуртай биш л дээ. Гэхдээ аргагүй ихэнд очсон. Тэгэл барайчин яг хурууны өндөг явж байгаа тэр газар болгоноос би өршөөл ирсэн. Өршөө гэл ирсэн. Тэнд чинь ингээд нөгөө судас шүрмэс булчин бүх юм зангирсан, хатуурсан байгаа шүү дээ. Тэгээд ингээд өршөөл ирээд ингэнгууд ерөнхийдөө нөгөө барайч маань юу гэж хэлжсэн бэ гэхээр таны биеийг барихаар би нэг ядрахгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт таны биеийг хурдан суларж байна гэд. Тэгээд тэр суларж байгаад нь баярлж байгаа юм. Яагаад тэгэхээр тэр суларж байгаа тэр орон зайд нөгөө гүгстэй юмнууд нь гүүн хийн судлууд нь тэ цусны эргэлтүүд нь тэр булчингийн уян хатан байдал шүрмэс энэ ингээ сайхан тэр юм чинь сайхан тослоод ингээ зөөлрүүлээд ингээ өгчөж байгаа штэ. Тэг ерөөсөө тэр барайчин хуруу явж байгаа тэр буглаа тэр нэг чангарсан хатуурсан тэр өвчтөө байгаа хэсэг болгоноос учрыг асуудаг. Энэ ямар учиртай хэсэг энэ яадгийн энэ тэгдэм үү ингэдэм үү гэд. Тэгэл ерөөсөө дотроо бол бясалгаал тэгэл төвлөрөөл ерөөсөө 2 цагийн байраа байлаа гэтэл 2 цагийн бясалгал болдог гэсэн хажуудаа айлгаа тавиад. Тэгээ эндээс бол багш маань нүүдэлчдийн ухаан бас хэлтгэлтэй. Юу гэж хэлдэг вэ гэхээр өдөр бүр нөгөө шинэ өс төрдөг. Нөгөө эмчнэр ч гэсэн ярьдаг шүү дээ. Өдөр бүр шинэ өс төрдөг. Тэр эсийг одоо зоригтой төрүүлэх үү? Тэ? Зоригтой, зоригдолтой, ухамсартай эс болгож төрүүлэх үү? Эсвэл зүгээр л нэг тэгээ бууж өгсөн яллагдсан тийм их эс болж төрүүлэх үү гэдэг нь бидний нөгөө өглөө бүрийг
өөртөө зоригдлоо агсаж байгаатай шууд холбоотой гэж хэлж ирсэн. Тэгэхээр надад одоо эдис үдтэй шинээр төрж байгаа бол тэр эсүүдээ бүгдийн зорилго руугаа чиглүүлээ гэдэг ийм бол нөхцөл мөрөөдөлтөд явж исэн хүн л дээ би. Тэгээд тэрийг нэг хараахан яг болж байгаа болохгүй байгааг мэдэхгүй. Тэгээд тухайн үедээ бол яг тэр барай хийлгэж явах үедээ тэр эсэндээ гооч залбирч исэн гэсэн. Тэр эснүүдтэйгээ хамтарч ажиллах юм гэт. Бүгдээрээ л ухамсартай шүү дээ. Тэгэхээр нэгж эс энэ бие тэгээд энэ дэлхий бүтэц яг ижилхэн байдаг. Усны агууламж тэр ерөөс бүх юм ижилхэн байдаг гэж авч үзэх юм бол миний бие энд ингээд тэг барай хийлгээд бас ингээд эргэлтээ сайжруулад ингээд байж байгаа бол тэр эсэнд ч гэсэн тийм юм болж л авах учиртай гэж бодож бясалгасан. За нүүдэлчдийн бясалгалд бол нөгөө хийж байгаа бүх зүйлээ бясалгал гэдэг аваад үтчихдэг тий. Яг тэрэнгүүрээ барайгаа хийлэхдээ хоёлоо бясалгал гэдэг төвлөрөө төсөөлөд хийгээ явцсан шүү дээ тий. За одоо хүмүүс нөгөө нэг яг нэг өвдөх нэг зам юм шиг тий. Тэгээ өвдчихгүүтээ тэрийг яг имлэг, эмч тий им хариуцах юм шиг ингээд өөрөөсөө холдуулчаад байна л да тий. Тэгэхээр энийг л өөртөө л гол нь авч одоо өвдөх хүртэл би юу хийсэн бэ гэдэг л үгүй аягүй савармаар юм байна тийм үү. Харин өвдөх хүртэл би юу хийсэн бэ? Ер нь бол бүрний асуудал юунаас үүссэн бэ гэхээр асар их юм ачаалалтай би их тийм ширүүн явдаг ингээд хөл дээрээ ингэж юм ширүүн гიშгэж тэр нь болохоор их яарж явдагтай холбоотой. Тэгэл нөгөө ажил руугаа яарлал бол чэйжин төрүүлэл хөл нь бүр гүцэхгүй шахуу тэгж явдаг. Тэгэхээр баг чэйжин л төрүүлээд яваад байдаг. Хөл нь баг нэг арай чамаа нөгөө нэг хөргөж өгдөг яадаг гэдэг. Тэгэл тэр дунд тэр би юу болж байгаа юм, бөөр юу болж байгаа юм. Тэр яаж дөргөлт үүсэж байгаа юм, яаж сэрэгдэж байгаа юм түүж мэдээг байгаа байхгүй. Тэгэл идэж ухтаа хүртэл ерөөсөө ажиллаа бодоостой идэн одоод идсэн ч юу болж байгаа юм. Тэгээд бас ингээд ажлынхаа ачаалаас болоод уух шингэнэ мартна. Ойлгохтой шингийн юм уухгүй гэдэг ч юм уу те. Тэгэл элдв янзын одоо бодлын стрессээс болоод толгой тарих их өвдөн гэд ингээд янз янзын юм нэг шинжүүд нэмэгдээл яваад байгаа байхгүй. Гэл нэмэгдээл тэгсэн ч гэсэн тоохгүй. Тэгэл ерөөсө байнгын юм чангарал ер нь бол асар хурдан чангарал миний биед үүссэн юм байна. Тэр нь маш хурдан дадал бүр суучиж тэрийг их зөөлөх тэр зөөлөн одоо дадлуудыг яаж суулгах вэ гэдэг дээр явж байгаа байхгүй. Ерөөс тэр чинь дадлуудаас болж өвчлж байгаа өвчл асар их байгаа байхгүй. Ерөөсөө нөгөө нэг дадал чинь удаан хугацаанд давтагдчих явсаар хагаад бүр зуршил болол тий. Тэгээд тэр зуршил маань одоо хэрвээ бие махбодод хороо чанартай сүлд өвчлөл болж гарч ирээд байна л да тий. За тэгээд тэр эерэг дадлуудыг бас яг нөгөө муу дадлуудыг дадуулсан шиг бас нэлээд хугацаанд дадуулах шаардлага гарах бах тий. Тэрийг яаж тууштай хийсэн бэ? Наад чинь хамгийн чухал. Одоо тэгэхээр би ер нь болохгүй нөхөр гэдгийг ойлгочлаа шүү дээ. Тэ. Өөрийгөө өвдөгж байна. Өчнөө олон одоо зүйл хийх гэж араас нь тэмцэж гүөхтэй. Ингээд өөрийгөө гаргуунд нь гаргаж байна. Золионд нь гаргасан их юм байна, тэ. Тэгэхээр нөгөө нэг би өөрөө бие золцсон биш тэгээд төсөл мөрөөдлөөсөө буцах гэсэн. Төсөл мөрөөдлөө биелүүлээ гээд бие золих гэсэн, тэ. Тэгэхээр аль альныг ингээд зохицуулж явахын тулд яах вэ гэж яалтчгүй эерэг дадал гэж юм суулгахгүй болохгүй юм байна гэдэг. Тэгээ бол нь олон жилийн хугацаанд эерэг дадал суулгах ажлыг бол шавнар дээрээ хийсэн гэрний өөр дээрээ бас хийгээгүй. Тэгээ ер нь 24 оноос хойш яг хариуцлагатайгаар өөр дээрээ хийж эхэлсэн. 24 оноос хойш. Тэгээд эерэг дадал маань бол ялчгүй миний бисгүй хайсгүй байхгүй. Бисгүй хайсгүй бол маш гайхалтайгаар эерэг дадлыг өөртөө суулгах боломж богино хугацаанд. За тэрийг ер нь бол яриад яваад байгаа чи явдлаа. Өөртөө хийхгүй л шүү дээ. Тэг яг өөртөө хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжүүлэхийг бас мөрөөдөж эхэлсэн. Тэр чинь бас шууд хийгдэд бас өөрийгөө гаргуунд нь гаргаад сурцсан, өөрийгөө голоод сурцсан, өөрийгөө орхитуулаад сурцсан хүмүүс шууд өөртөө зориулсан юм хийж амжилттай болно гэдэг бол амаргүй. Эхний жил бол үннээ л хэлэхэд бол мөрөөд сургалт харсан. Ер нь бол. За 2 дахь жилээсээ яг үр дүнтэйгээр амжилт гараад тэгээ 3 дахь жилийн одоо энэ 26 оны ажил байгаад байгаа. Тэгээд хичээж л юм жоохон агчил байна. Тэгэхээр манай одоо нөгөө энэ өмнөх подкастыг сонссон хүмүүс маань яаж идгээдгийг л гэдэг. Энэ бол маш урт хугацааны өөртөөгөө тэмцэл байсан учраас зөвхөн нөгөө өргөөс авахтуудыг хийчих ажил биш ээ. Өөртөө маш хариуцлагатайгаар л өөртөндөө амлах хэрэгтэй байдаг. Ерөөсөө өөртөө дадал хэрэгжүүл сурна. Челленж хийж сурна тий. Тэгээл ерөөсөө та өөрийнхөө төлөө ингээ ямар ч байсан ашигтай дадлыг суулгаад эхлэхэд хөөх хэмээн энэ ухамсартай бие чинь бас ойлгоод эдикийн төлөө тэмцээд байна гэж би ажиглаад байгаа. Ямар ч байсан байгаа одоо эрүүл эдэс тий байгаа одоо энэ одоо эргэтэн бөөр маань гимтсэн бөөр маань өвдсөн байлаа гэхэд тодорхой хэсэг нь одоо
сэрхээргүй болсон байлаа ч гэсэн бас тодорхой хэсэг нь ажиллаж байгаа шүү дээ. Тэр ажиллаж байгаа хэсэг нь ч гэсэн тэмцээд бас их тэсэд төвчээд ингээд зүтгээд байгаа мó гэж бодогдож байгаа. Харагдаж байгаа. Мэдэр төр зүгээр дотроосоо мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр би эсгүй хайсгуу дээрээ л ерөөсөө ингээд инээрэг ирчмээрээ гэдэг юм уу тэр урсгалаараа ер нь бол тэгээ өршөөл талархал тэр одоо байнгын хайр инрэл хэрэгтэй тэр идэж уух тэр хоол ундын тэ жин тунгийн тааруулаад тэ аль их сайн мэдлэгтэй болох ёстой юм байна гэж хараад байгаа юм. Эрүүл мэндийн асар өндөр мэдлэгтэй. Тэгтээ тэглээгээд нэг өөрийгөө чамлаад хэрэггүй. Мэдээллийг сайн олж авдаг, эд хэрэгтнүүдээ судалдаг. Ийм л ах хэрэгтэй байгаа юм. Одоо энэ эрүүл мэнд ярихаар яг нэг 7 хүрдтэй бас нөлөө илт холбоотой байдаг тий. Тэгээд тэр нэг 7 хүрдний анхдах заяг шалтгаанууд зөрчигдөд ирэхээр бие махбод дээр нэлээд өвчлөлүүд яваад байгаа шүү гэдэг. Та энэ талаар бас хэр уялдуулж арга хэмжээ авч байсан бэ? 7 хүрд гэхээр одоо илүү сүнсний тал руугаа яваад орчих واخ. Ер нь бол доод 3 хүрд бол тэр чигтэйгээ уул устай холбоотой хүрднүүдээ гэдэг юм. Тэгэхээр тэр уул усны утцтай гэхэр чинь яалтчгүй нутаг ус байгаль ихтлхий рүү холбогдож таарж байгаа. Тэгэхээр байгаль ихтлхийтэйгээ ээлтэй ойрхон ус авдаг гэдэг юм уу те. Нутаг ус руугаа ингээд дүүс үзагаар өссөн ч гэдэг юм уу. Ийм холбоостой байх юм бол юм бас ондоо юм шиг. Тийм мэдрэмж бол яалтчгүй байдаг. За тэгээд тэд нартаа зориулсан одоо бисгүй айсгуу тэндээ очиж биелж айсан те. Тэр нутагтаа очиж бисэж айсан нутгийнхаа тэр ундарч байгаа аршаанаараа ундаалж бисэж айсан гэдэг ингээд ирэнгууд яалтчгүй юм ингээд санаасаа нэг юм зөөлрөөд те яалтчгүй нэг юм уул усны хүүхэд одоо ижи эцэгтэй очиод ирэхлээд ирэхээр биеийн тавираад нэг сайхан ингээд амьсгаа аваад ирдэг те. Тэгэл нэг өвдөөл хямраал орлоол гэл ингээд байжсан бол сайхан тавираад нэг өвчин багассан байдаг ч гэдэм үү. Яг тийм мэдрэмж авдаг. Эндээсээ юу гэж харж байгаа вэ гэхээр дотоод эд эс рүүгээ холбогдох, дотоод эд эстэйгээ холбогдож ярилцах ямар чухлыг тэндээс олж харна. Дотоод эд эстэйгээ холбогдож яриад тэр нь тэгтээ ингээд гайх ба хүмүүс битгий нэг сүртэй төсөөлөөр те. Зүгээр л нэг жаахан хүүхэдтэй яриад хөргийн тэр хүүхэд буцаад хариу хэлэхгүй гэж болно шүү дээ. Маш удаан хугацаанд гомдцсон хүүхэд байлаа гэж бодъё те. Хариу хэлэхгүй гэж болно. Гэхдээ л тийшээ ингээ хайр инэрлээ өгөөд хахад тэр хүүхэд шаал ондоо урсаад эхэлдэг одоо те. Учраа хилээд эхэлдэг, дотроосоо мэдрэмж төрүүлээд эхэлдэг гэдэг шиг. Тэгэхээр эс рүү хандах, эсийг бүтээж байгаа тэр хийчийг тоос ханаас бүтсэн. Уул уснаас бүтсэн. Байгалаас бүтсэн. Тэгэхээр эс рүүгээ хандах болгонд шууд уул ус байгаль руугаа шууд холбоослогдоод байдаг. Яг нөгөө язгуур эсийг уг үндсийг ханаас авсан. Тэн дээрээс бас тэтгэгдээд ах шиг байна тийм. Яг тэр уул ус газар шороогаа үсүүсэг холбоослогддог. Эндээс юу харагдах вэ гэхээр байгаль их дэлхийгээ хайрлах гэдэг рүү шууд сэтгэлийн холбоос үүсдэг. Тэгээд эндээсээ бас нэг ахаад нэг юм нь юу гэхээр эсген рүүгээ ингээ хандаад ахаар энэнийг үлдээсэн өвдөц рүү хандаад байдаг. Тэгээ хүндэлж эхэлдэг. Би өөрийгөө маш өндөр голох маш өндөр тийм дадалтай. Үнэхээр хүнд дадалтай. Тех болгонд би эсээ гомдож байгаа. Өөрийгөө голох тусамд эсээ гомдож байгаа. Эд эрхтнүүдээ гомдож байгаа. Өөрийгөө гомдож байгаа. Тэгтэл сүүлдээ би бүр аргаан бараад тэр чинь ингээд дадал айгүй хүчтэй ажиллаад байгаа байхгүй. Тэгэн гоо сүүлдээ аргаан бараад яаж байгаа вэ гэхээр за миний энэ өөрийгөө голох одоо тэгээд одоо явж лахаас тий. Тэгэхээр энэ эсний эддүүдийг голж би одоо болохгүй. Энэ эддүүдийг голж болохгүй. Ядаж эддүүдээ бодоод энэ голохыг түр хойшин тавья гэж байгаа байхгүй бүр. Тэгэж хүртэл өөрийгөө харагдаж өөрийгөө тэр голох программыг бас нэг сулруулад явж исэн үе би. Тэгэхээр монголчууд нийт даяараа өөрийгөө голох маш хүчтэй програмчлагдсан байгаа. Энэ сүүлийн 300 жил суугдсан. Тэгэхээр энэ маш хүчтэй суугдсан программыг ядаж та энэ амьдралдаа хийсэн бүтээсэн ч гэдэм үү элдв янзын одоо амьдралынхаа туулаас болоод өөрийгөө хамаагүй голж иж болно. Гэхдээ тэр геннийхээ эздийг бодоод ядаж энэ генээ хөндлөрэй гэх гэдэг байгаа юм. Тэр эд эснийхээ эздийг бодоод та өөрийгөө багч гэсэн хөндлөрэй гэж хэлэх гэдэг байгаа юм.
За яг нөгөө доод 3 хүрд нөгөө бие төвдөх хүр те яг би ямаргаа гэд бүх одоо хэрэгцээ шаардлага хангасны дараа нөгөө зүрхэн үрд өөр зүрхлүүгээ ордог шүү дээ. Тэгэхээр зүрхэн үрдэн дээр бол бас нөгөө өөрийгөө хайрлах гэдэг юм л орж эхэлсэн баг тийм үү? Тий. Одоо өөрийгөө хайрлах. Ер нь бол маш их айдас ихтэй байсан. Тий. Үндэс хүрдчин бол айдас нөгөө хамгаалах тий. Өөрийгөө хамгаалах аюулгүй байдал гэдэг үрд шүү дээ. Яг зүрхэн хүрд илүүтэй их бусдын төлөө гэдэг дээр байсан. Өөрийнхөө төлөө биш бусдын төлөө. За яг мэдээж тодорхой хэмжээгээр зүрхэн хүрд гадагшаага чиглэх тусмаа буцаагаад бас эргэлтийн хуулаараа нөгөө юм явж л байдаг юм бэл л. Тэрэн дэхтэй гомдол их үүссэн. Их гомдомхой гэд. Тэгээд ингээд энэ зүрхэн хүрд рүү орж ярих чараа болоогүй ч юм шиг санагдал юм байна надаа. Ялцчгүй нөгөө айц ихтэй байснаас болоод дээр нь үржихүн хүрд одоо хийж одоо юу гэдэг нь те. Ер нь бол хүрднүүд дээр би их хаалттай байсан. Хүрднүүдийг ярьж илэрхийлэх гэдэг юм уу? Хүрднүүд дээр анхаарах гэдэг юм уу? Тэр тал дээр бол нэлийн хаалттай байсан. Би зүгээр нүдэн ханаад биелэх нь л амар байсан надад бол. Одоо яг хүний бие махбод чинь бие сэтгэл оюун гэд 3 зүйлсээс л бүрдээд тах шиг. Тэгээ бид нар энийг яг тулгын 3 чулуу шиг манж явахгүй бол те одоо нөгөө бие орхих тохиолдолд нэг өвчлүүд байна те сэтгэл санаа хямралтай докторгүй маш их гомдол цохролтой ганцаардалтай байх үед бас ерөөсө сэтгэл өвдөл бүр өхөл гэдэг зүйл баш ойрхон баг шиг байна те. За тэгээд оюун санаа бодол энергиээр бид нар маш их өөрийгөө сэвтээдэг, өвчлүүлдэг те. Ийм зүйл байгаад тах шиг. Тэгээ энэ дээр бол бяцлал орж ирээд байна л да яхаарахгүй тий. Тэгэхээр энийг л ер нь ингээ цогцоор авахын тулд яхаарахгүй л одоо хүнийг энэ сүнс талаас нь, энерги талаас нь, тарих судлал талаас нь, сэтгэл судлал талаас нь ингээ эпогенетик талаас нь ингээ цогцоор нь авч үзэж ижил эрүүл мэнд гэдэг зүйлийг бид нар уг үнд суураар нь ойлгох юм шиг тийм ээ. Тэгээ та түрүү мэдлийн чухал зүйл хөндөж ярьлаа. Айгу гоё ордлаа л да тий. Нөгөө өвлүүгээ өвчин гэдэг чинь нөгөө өв нэмхэн чин гээд тэгээ бидний өв юу юм гэсэн чинь нөгөө байгаль оршихуу өвөгдөөдс тэгээ өөрөө гээд тэгээ удам гээд их гоё ордлоо тий. Тэгэхээр яг энэ лүгээл яг чин сэтгэлээс хандалж чадахгүй бол өвчин ямагт байгаад байгаа юм шиг тийм ээ. Тий. Тэгэхээр ийм өвчин тусчлаа энийг яаж идэх хөвгшаа гээд асуухаар надад бүр хэлэхүү болддог байхгүй. За гэт ингээд чимэг болно. Яагаад тэгэхээр энэ ганцхан үгээр ярихдаггүй. Ганцхан өгүүлбэрээр ярихдаггүй, ганцхан өдөрч ярихдаггүй зүйл. Өөрийгөө маш тоо хүндэтгэлтэй хандах тухай байна. Өөртөө маш хүндэтгэлтэй хандах. Энэ нь нөгөө эгоорох, онгор сагсуурах биш. Таныг бүтээсэн тэр бүтээгч нар руугаа хандсан зүйл. Ингээр нэг тийм сонин шашин машин шиг битгий бодорой тий. Та зүгээр нэг үсчээг байхгүй. Ээж аавын буйнаар, өвгдээд, өвөө эмээгийн буйнаар тий. Өвөө эмээ ярахад л өвгдээцгээд айжчрээд нөгөө нэг гэдэг юм яриад ах шаардлага байхгүй. Ялчгүй аавын ээж ингээл яригдах ёстой зүйл. Тэгэхээр яалчгүй өвлөгөө яалтчгүй орох шаардлагатай байгаад байгаа. Өвчин гэдэг чинь өв чин гэж хоёр задарч байна тийм. Гэхдээ монголчууд бас эбд чин гэж бичигдээд байна шүү дээ. Энийг зүгээр өөрөө хар ухаанаараа өөрөөрөө задлахад эд чин гэж байгаа байхгүй юу. Эд эргэтэн таны махан бие чин эд гэж авч үзвэл тэрэнд эвтэй эйтэйгээр хандах. Тэгээд тэрнтэй чин сэтгэлээр хандах. Үнэхээр таныг бүрэлдүүлж байгаа энэ дэрэгтэн таны юу хийж яаж хаашаа зорь зүтгэж эцээ зүтгэж байгаа тэр бүх зүйлд өөрөө ядарч исэн ч эцсийн амьсгалаа хүртэл тэмүүлж танд тийм болж байгаа нь үнэн байхгүй юу? Гэ ингээд зүтгэж байгаа энэ хүргэн дэрэгтнүүд рүү эргэж хараад нэг хайр өгчүүд яах болохгүй байгаа юм. Бид нар амар хайргас байгаа. Тэгэхээр энийг нөгөө бид нар нөгөө хайргас болчихъя гэдэг хайргас болоогүй юм л да гэдгийг бас нөгөө талаараа өмөрч идэ өөртөө. Ялтчгүй бид нар нөгөө өөртөө манаж өөртөө хайрлаж те өвдөөч юм байж те өвгдөөц үндэс угсаа үүссэн угсаа гарвал те нутаг шүү тэр одоо байгаль дэлхий гэдэгтэйгээ нягт маш гүн холбоо хайр инэрлийн тэр холбоосон дунд ямар одоо чухал оршихуугаар яаж холбоослогдож амьдарч байсан тэр бүх зүйлээсээ салж тэр бүх зүйлээсээ орхигдох нь хаашаа юм бүр ингээд ангиж ирж те гадны нөлөө өөрч байна олон нөлөөллөөр олон удаан жилийн хугацаагаар те ийм нөлөөлөл бас маш хүчтэй байна л да. Гэхдээ биднэрт боломж байна. Маш гайхалтай боломж байна. Тэр бол ердөө их шиг аялгаа. Бидний өөрсдийн хайр инэрлийн тэр уйсал тэ ээж аавын тэр инэрл хайр тэ их хүрийн тэр холбоос тэр эрчим энерги бидний энэ өв энэ ухааныг судлаад ингээд дүнгэж онгоолгоход л
гайхалтай юм гарч ирж байгаа байхгүй. Бид нарт үнэхээр боломж байна гэдгийг бол би эндээс бол баттай хэлж чадах юм. Тэгэхээр өвчин тусчлаа яаж идэх вэ? Зөв асуулт зөв тий. Гэхдээ та өөрөөгээ чин сэтгэлээсээ зорих учиртай маш урт хугацааны тууштай, тогтмол, төвчээртэйгээр хийх аялал руу орж байгаа шүү гэдгийг л та бүхэнд хэлэх гээд байгаа. За танд нэг юм танин мэдэх үү, ойлголт ухаарлал мэдүүлэх үү гэдэг юм уу? Тэр зүйл нь ингээд суурн ингээ байгаад байгаа шиг тий. Тэгээ тэн дээрээ дөрвөлвөл бяцлаглаа өөрөө удирдал яг яах вэ гэдэг л орчод байгаа шүү. Тэгэхээр хүмүүс тэр талын ойлголт нь айгүй тутамг байгаа. Тэрийг яаж нэгдсэн журмаар авах вэ? Яах хийх вэ? Тийм зүйл юу вэ? Ямар тач эхний ээлжинд нөгөө сүнсний биелсгүүгээд сургалтаа гаргасан онлайн сургалт байна. За энэ бол дөнгөж эхэлнэ. Дөнгөж эхэлний нэг үнэртүүлж байгаа л эхлэл. Ямар ч байсан нөгөө за шууд эхлэе гэж байгаа хүмүүс бол тий тэр сүсний биелсгүүн тэр 5 өдрийн видеог үзээд тэг бүтэн сайн болгонд болж байгаа одоо 20 цагийн уулзалтанд орж ирээд нээлттэй хилцүүлэг өрнүүлээд өөрийнхөө үйл явцыг ингээд танилцуулаад одоодоо бол болохоор байна. За тэгээ цаашдаа бол сүнсний биелсгүүг бол маш нарийн түвшинд явуулахаар тий тэр аяллыг үргэлжлүүлэхээр сургалтуудаас болж байна. Одоо нүүдэлтийн ухааны үндсэн 1-2 дугаар шатны хөтөлбөр бол энэ сүнсний биелсгүй аяллыг цааш нь бол үргэлжлүүлэх сургалтууд байж байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл ер нь бол мэдвэл зохих уу гэдэг юм олж аваад тий тархинд байгаа мэдээлэл мэдлэг юмаа мэдэж хийх мэдгүй хоёрын ялгаа. Хондоо байгаад байна. Урд нь бол одоо юмаа мэдгүйгээр би хийжсэн байгаа юм. Тэгээд мэдгүй баахан хийж яж байгаад баахан хий эргэж байгаа тий. Дараа нь учир шалтгааныг нь мэдээд явах. Шал хондоо байгаад. Одоо бас нэг юм би зөвхөн бөөр гэдэг дээр төвлөрж явах үед юмаа мэдгүй хийжсэн. Харин ер нь юмаа мэдээд эхэлсэн чинь за илүү цогцоор нь илүү бас нэг мөсөн тий нийт даяар нь гэх юм уу нэг тийм арай нэг том зургаар харж эхэлж байгаа байхгүй. Юмд хандж байхдаа эрүүл байдлыг ер нь яаж хийдэж болох вэ гээл тий. Өдөр тутмын хоолунд гэр орны харилцаа, үр хүүхдийн одоо хүмүүжил гэдэгтэй холбоо олтыг бүр илүү өргөн зар өрөөтэй болоод эхэлж байгаа байхгүй. За хоёлын нэг өөрийн чинь нэг рилиг юм уу подкастыг сонсч ирсэн чинь баруун зүүн хоёр талд нэг дууд болох өргөө байна. Нээлттэй шүү, чөлөөтэй шүү гэдэг айгуу гоё эмоцлог ярьж ирсэн тий. Тэр ямар учиртай өргөө юм бэ? Тэр бас нэг өргөө идэх нэг арга, бяцлаглалын арга хэлбэр мөн үү? Тэр талаар нэг дэлгэрүүлээд. 2018 онд чинь би ч ерөөсөө ямар ч бяцлагал тоодгүйсэн. Тэгээд л тэгсэн гэрнээ одоо стресс асар ихтэй. Тэгэн гутаа тэр стрессээ ямар нэгэн бяцлагалд суугаад зохицуулж ийгсэн ямарч бодлого. Тэгэн гут одоо биелгээ бяцлагал уртын доо бяцлагалсан чи огл хараагаад очсон байж байгаа. Тэгээ биелгээ бяцлагал ингэ тийм байна. Аялгау бяцлагал ингэ тийм байна гэдгийг ойлгочихсон 18 онд. За баярлалаа болоо гэд яваад өгч. Тэгээ яг биелгийнхаа дараа яг уртын дооны сургалтанд суусан. Уртын дооны сургалтанд суухад би уртын доод бол чадах уу гэдэг асуултаа байсан чинь чадах юм байна гэж хариулт гараад ирсэн байхгүй юу? Эхний сургалтын дээр. Гэвч нөгөө яг сургалт явж байхад үед дуулаад бус үед дуулж чадахгүй болчиход байгаа байхгүй. Дууламаар байна. Тэр мэдрэмжийг авмаар байна. Тэр гоё баймаар байна. Гэтэл байхгүй. Тэгээд тулгамдж исэн байхгүй. Би караокед ороод уртын доод болохгүй байхгүй юу. Дээр нь караокед ороод хизээж тэр уртын доноос авдаг тэр мэдрэмжийг бас авахгүй. Тэгэхээр караоке бол яг тийм газар биш байгаа байхгүй. За тэгээ уул усандаа гараад дуулж болж байна. Дандаа бид нар ууланд явахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсө дуулдаг орон зай байдаггүй юм байна. Тэгээ яг би гэртээ ууланд дуулах гэж оролдож ирсэн мөрдөө албаар. Тэгэхэд бол хөгжмөө чанга тавьж байгаад нэг туртаа дуугаа чанга дуулж тэр их сайхан болж ирсэн. Гэтэл уртын дууг бас дуулахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь уртын дууг дуулдаг нэг тийм сайхан боломжийг нь олгосон тийм орон зай үүсгэсэн гэж бодож эхэлсэн дугаа хийсэн. Тэгээ одоо бол 2 төв нээгдсэн. Нэг нь яг дан хүүхдүүдийн сургалт явдаг талбар байна л да зүүнтэй. Нөгөөх нь болохоор баруунтаа одоо энэ бяцлаглалын өргөө мөн байж байна. Тэгэхээр аль алиндаа бол дуу хуур дуулаад за нэг дууны цаг гаргаад нэг хэдэн хүмүүс тойр сууж байгаа нэг сайхан аавда зориулаад хэдэн дуу ээжтэй зориулаад нэг хэдэн дуу тий нутаг усандаа зориулаад хэдэн дуу дуулахад нөгөө өөрөөгөө чин сэтгэлээсээ хандчихж байгаа ийм сайхан урсгал уусч байгаа байхгүй юу? Би энийг л мөрөөдөд байгаа юм. Мөрөөдөх яг мөрөөдсөр хагаад бүтээсэн. Гэхдээ одоо хүмүүс маань энийг ингээд
гол нь чиглээд ингээд дуулаад гасаа. Гэтэл гадуур дуулт сурыг, гоё дуулт сурыг, гоё бүжгэлт сурыг гэдэг дээр төвлөрчгөр нөгөө нэг жоохон хүмүүсийн хандлагаас ондоо болоод байгаа юм. Яг зүгээр л өөрийнхөө өврөө чиглэсэн тэр урсгалаар дуулчих юм бол хүмүүс тэг сайхан дуулахч өөрөө бэлтгэл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол цаг тохироод ингээ хөтөлбөр тохироод ингээ тавихад бол нээлттэй байж байгаа юм. Тэгэхээр уртын дучин нөгөө нэг амьсгал шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг нэг амьсгалаар дамжуулж бас цаагаараа өөрийгөө эдгээд байгаа тухай юм шүү тийм ээ. Амьсгал тэр чигээрээ амьсгал. Одоо ч хүртэл миний уртын дууны одоо амьсгал тийм хангалттай биш гэж одоо ч хүртэл би бодож байгаа. Гэхдээ өмнөхөөс хамаагүй дээр. Тэгэхээр энэ юм урт хугацааны дасгалжуулалт явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг бид нөгөө нэг өв уртын дуугаар бидний одоо өнөөтэй өв шүү дээ тийм ээ. Монгол хүнд байдаг. Тэр нэг чандад аваачдаг тийм 3 минутын дотор шууд бяцлаглалын байдал руу аваачдаг. Тэгээ тэрийг л дуулаад хийгээлэж хат амьсгалаараа дамжуулаад өөрийгөө хангаач. Маш гоё юм болно тийм маш гоё юм. Уухаа дасгал энийг зүгээр бид нар нэг багштай багшгүй өөртөө хийчихэл зүйл юм байгаа юм. Нөгөө уучраа мэдээд хийх чинь чухал. Яг уучраа мэдгүй байгаа учраас багшийг хүсэж байна л да. Тэгэхээр тэр уучрыг нь хэлээд өгчүүл хүмүүс өөртөө орон зайд байж хаад өөртөө хийжнэ л гэж бодоод байгаа байхгүй би. Тэгэхээр нөгөө амьсгал чинь амь нэмэх нь эс гал гэдэг те нөгөө өөрийнхөө анх үүссэн эсээ те нөгөө галаар тэтгэх гэдэг тийм ээ. За тэгэхээр яг энэ дээр бүр яг дахиад нөгөө нэг өөрийнхөө бүтээсэн эсийг л тэтгээд байгаа тухай юм шүү дээ тийм. Шинээр төрсөн тэр ухамсартай эсийг бас нэг ухаантайгаар бүтээгээд эрчим энергийг нэг юм өөдөө дээшээ тэмүүлэлтэд бүтээж байгаа. Тэрнээс биш та бодолтой ингээл өдөржингөө нэг гундуухан бодолтой байсан бол эсний гундуул эс төрөх гэдэг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэр эсийг бүгдээрээ гоё ингээд цоглог төрүүлээ л да. Тэгээ дуулаад төрүүлээ л да. Яах болтгүй. Тий. Гिचмээр байгаа юм хүмүүсийг. Тэгэхээр би өвдөд байна яах вэ гэдэг. Та өвдөд байвал ядаж дуулаа л гэмээр байгаа байхгүй. Маш ингийн мэт тий. Нэг алиоцлог нэг юм хүндрүүлээд ирэхээр айгу төвөгтэй болдог тий. Ер нь нэг эхлэхдээ айгу багаас эхэлмээр юм шиг байна тий. Тэгээ өгж байгаа мессеж нь ч гэсэн их хөнгөн байвал хүн айгу амархан хийх юм шиг байна тий. Надад ч гэсэн яг таны надад гэж сонсон ч айгу хөнгөл сонсогдож байна. Зүгээр л дуулцгал гэмээр байгаа байхгүй. Тэгээ дуулахад биштэй хүн нэг юм ярваач дуулт юм уу хүн. Тийм ер нь бол гоё жаргаж л дуулах хэрэгтэй ш дуулвал тий. Тэгсэн чинь шууд өөрөөсөө ялгарч байгаа энерги л өсөгдөж байгаа юм л тий. Тэгэхээр хүнийг сайхан одоо өвдөд байгаа эргэтэндээ зориулаад дуулчвал тэр эргэтээ уурлаад ах уу. Тий. Гэх мэтлэнгээр ингээд зүгээр нэг юм так гэл нэг энгийн нэг юм бодол хандлага өөрчилчихэл зүйл байгаа юм бид нар. Тэгвэл нэг ч гэсэн ахих байхгүй юу? Нэг ч гэсэн шат ахина. Наашлна тий. За бас сонирхолтой зүйлийг бид бүхэнд ярьж өглөө. Гэлалаа таньда хүний туулал гэдэг яах аргагүй тэгээд үннийг илэрхийлдэг зүйл юм байна л да тий. За одоо нөгөө нэг хоёлаа юу байл та. Нөгөө эргэтэн тогтолцоо болгох ингээд туцтай байгаа даа шүү дээ. Тэрийг нэг юм нэгтгсэн байдлаар цогцоор нь харсан гэдэг. Тэгээд тэрийг хүн болгоод таныг ингээд хэлэхээр сайн ойлгоогүй л ахал та. Тэрийг одоо жишээл яаж тийг цогцоор нь харж ойлгох вэ? Тэгээд дээр нь одоо нөгөө эргэтэн тогтолцоо болгоны юмч тустай болцсон тий. Эргэтэн тогтолцоо болгоны эмчнэр тустай гэдэг тэр надад жоохон зовлонтой миний хамаг эргэтнийг тал тийш аваа явчих жоохгүй юу. Тий. Тэгээд би тэр эргэтнүүдээ хамж авахын тулд тал тийш арлан гүүхнэ дээ. Энэ бас нэг амаргүй байгааз. Тий. Тэгэхээр нэгэнт яг юу яаж байгаа маа. Би хүний биеийн тогтолцоог байгаль ихтэй адилтгачлаа шүү дээ. Тэгэхээр байгаль ихийн тэр цохилдлогоог өөрийн биетэйгээ ижилсүүл сэтгэвэл бидний дотоод эргэтэн систем их ойлгомжтой харагдаж болохоор харагдаад байгаа юм. Одоо яг яаж сэтгэх гэсэн үг тэгэхээр энгийн хөрсөн дээр болоод өгөл. За одоо бид нөгөө нэг баян бүрд гэж яддаг штеп. Баян бүрд. Баян бүрд юу гэдгийг бүх зүйлд гэдэг. Баян бүрдэд бүх зүйл байдаг. Баян бүрдэд бид нар очиж тоглох дуртай. За тэгсэн чинь одоо хангалттай хоол хүнс хангалттай тэр одоо байх ёстой юм байхгүй бол тэр чинь тэгээд нэг пөрөгсөн шороо болоод ирж тэ. Тэгэхээр эд эргэтэн таны бие тогтолцооч яг тэрнтэй адилхан л гэж үзэх гээд байна л та. Та тэр биендээ хайр инрэл эвэл инрэл юу гэж байгаа бол тэр чинь баян бүрчиг цэцгэлээд ах нь. Тэгэхгүй бол тэгэл пөрөгсөн шороо шиг болох нь шүү дээ. Тэгэхээр ундраг гэж юм байгаа даахгүй дотоод сэтгэлийн ундраг. Тэр баян бүрдэд уурсах гол нь тэр баян бүрдийг бүрдүүлэх гол хүч болдог бол таны бие эргэтэн систем эрүүл одоо гоё цэцгэлэхэд те таны сэтгэлийн ундраг чухал шүү дээ.
Таны сэтгэлийн ундраг, таны тэр сэтгэлийн өөдрөг гигэнд тэр тэмүүлэлтэй ирмэлзэлтэй тэр ундраг таны тэр биеийг баян бүрд болгодог гэвэл та яах вэ? Тэгвэл гоё ундруулаа л юм байна. Та тэгээд ундруулахгүй гэх юм уу? Тийм үстэй. Тэгэхээр одоо бид нар чинь ингээл уул усандаа явж байтал ширэгцэн усыг хараад, ширэгцэн булгийг хараад гунддаг шүү дээ. Хайр юм гэл те. Тэрийг ингээд булиглаад ундарч байхыг хараад баясдаг шүү. Хажууд нь амардаг те. Тухалдаг те. Ундаалдаг. Яг түүнтэй адилхан таны тэр ундраг бол таны сэтгэлийн тэр ундраг. Ижил. Ингэж л харахыг хүсэж байгаа. Тэгэхээр ямар ч өвчлөлийн үед, ямар ч үед те тэр ундраг ундарч байх нь чухал л гэж хараад байгаа. Зөв. За ерөнхийдөө ингээ ярьсан зүйлүүд төр хүсэл мөрөөдөл зорилго айгүйх яваад байна л да тийм. Тэгээд тэр нэг эсүүдэд бас нэг юм хүсэл мөрөөдөлтөй зорилготой хэсэг бүтээх энэ төр яриад байна. Тэгээ эндийг та яг бисгүүгээр дамжуулаад энэ хүсэл мөрөөдөл зорилго гэдээ маш ингээ давлгаа үсгээд байгаа юм шиг харагдаад идэг л да челленж энэ төр яваад байгаа шиг. За энэ дээр та нэг жоохон тодорхой юм яриад өгөөч бид хэдэд. Би ч одоо яатсан ч юм нэг тийм тэнгэр түрхээр гэдэг юм уу бараг тэнгэр тулсан тийм мөрөөдөл хүсэлтэй хүн багасаа тийм байсан юм уу явстаа тийм бас юм уу ямар ч хэсэн ирмэлзэл их өндөр л гэж хэлдэг намайг. Ирмэлзэл бүр хит өндөр гэж ярьдаг. Тэгээд ирмэлзэл өндөр биш байсан бол би их амархан өөхөх байсан байгаа. Нэгт хоёрт хүмүүсийн тэр ирмэлзэл үгүй байгаа үед ирмэлзэлгүй хүсэл мөрөөдөл тэмүүлэлгүй байгаа үед хүнийг бараг өгсөнтэй адил гэдэг байгаа байхгүй. Нүүдэлчийн ухаантай гэж бас үздэг байгаа. Мөрөөдөлгүй хүсэлгүй зориггүй бол тэр хүн өгсөн хүнтэй адилхан гэдэг байгаа. Тэгэхээр энэ жоохон харамсалтай сонсогч байгааз. Тэгэхээр бид нар бол мөрөөдөлгүй Монгол гэдэг дээр би их харамсаж явдаг. Тэгэхээр хүмүүсийн тэр хүсэл мөрөөдлийг илүү бадрааж тэмүүлэлтэй болгож явах юмсан гэж мөрөөддөг. Тэрийгээ тэрний хадлаа бас тодорхой хэмжээнд өөрийнхөө чадлаар ажил хийгээд явж байгаа. Тэгэхээр өөрөө би чинь мөрөөдөлгүйсэн бол угаасаа хүсэнтэй адилхан болсон учраас байнга хүсэл мөрөөдлөө байнгын одоо өөрийгөө өдөөж өөрийгөө одоо сэтэлжүүлж өөрийгөө тэр ирмэлцлийг байнга өөртөө авч явдаг. Тэгээгүү бол миний одоо энэ тулсан туллаас би өөрийгөө босгож ирнэ гэдэг бол үнэхээр боломжгүй. Тэгэхээр ядаж л тэр өвдсөн эдээсийнхаа нэг амьд үлдсэн хэсгийг сэтэлжүүлээгээл тэд нар дээр төвлөрөө сууж авах. Энд чинь бас тэр хүсэл рүүгээ төдөж нэг тэмүүлж байгаа л хүний шинж шүү дээ. Аваа нэг юм амжилттай яваа хүмүүс яг нэг бие махбод нь өвчлөөдөл тэгэл тэр нэг хүсэл мөрөөдлөөс алдраал тийшээгээ зүтгэж чадахгүй болчиход идэг юм шиг байна. Тэгэхээр яхаарахгүй нөгөө эрүүл мэнд эрхэм баян гэдэг үг л үнэн болж таарад байна л да тий. Байнгын хүсэл эрмэлзэлтэй байнгын тэмүүлэлтэй явах үнэхээр чухал. Тэгээ одоо ингээд хүмүүсийн одоо өвчин ярьж байгаа ч гэдэг юм уу те ямар нэг ингээд хүмүүсийн гэмтэл гэдэг юм уу сэтгэл зүйн асуудал ярьж байгаа хүмүүс тэр ингээд очихоор хааны газараа тэр хүсэл мөрөөдөл ирмэлзэлний газараа гаццсан байдаг байхгүй. Тэгээд эндээс нь жоохон ингэж болж тэгж болж гэд ингээд өнгөчгөр нэрэ боломжтой ч юм уу гэд хөдлөөд эхэлдэг. Гол нь тэрүүгрээ хөдлөөд эхэлдэг. Одоо олон шавнараа бодвол тэгж штэ хүчээр биш хүслээр хөдлөнө хэдүүлээ гэдэг. Байнга хүслэр. Тэгээд ерөөсөө хүүхэд шийдээгүй үед хүүхдийг хөдлөхгүй гэл. Хүүхдийн шийдвэрийг хүүхдийг хүндлээ гэл ингээд явж байгаа байхгүй. Хүсэл мөрөөдөл зориггүйгээр бид нэр юу н хөдлөх боломжгүй. За өчигдөр би ингээд оффист сууж исэн чи гаднаас нэг хоёр эцэг их орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд танаа ингээд зуны одоо хүүхдийн хөтөлбөрт хүүхдээ амруулах гэсэн юм аа. Манай хүүхд ингээд 2 нас гарантай гэдээ орж ирчихсэн. Дөнгөж гарч байгаа гэд. Тэгээд яг ийм хүүхэд авд юм уу? Нас нь болохгүй гэд. Тэгэхээр нөгөө одоо яаж нэг 5 6 таа хүүхдийг авдгаа. Тэгээ энэ бол арай балчир байна. Харгалзах том ах их ч байвал болно гэд хэлчихсэн байхгүй. Тэгээд та энэ хүүхдийн хөтөлбөрийн талаар ханаас мэдээлэл аваа гэдгсэн чи яг танаа нөгөө Дүнжин гарын офис тест тагт юм шүү дээ. Тэн дээр их чин явдаг. Тэгээд айгүй их өөрчлөгдсөн гинэ. Тэгээд тэрийг хараад энэ хүүхдээ багаас нь ингээд ихчих нь болгомоор байна. Тэгээ нэг ийм хамрагдаж болох хөтөлбөр надад танай тэр хүүхдийн цэцлэнгийн хөтөлбөр байт юм байна. Тэгээ тэрүүнд хамруулъя гэдэг чижсэн тий. Тэгэхээр энэ нэг яг математик англи хэл гэхээсээ илүү яхаарахгүй тэр нэг хүүхдийн хүсэл мөрөөдөл зорилго ч юм уу тий. Нэг өөр сэтгэл зүй талаас нь ихгүй суурьтай ч юм уу нэг ажиллаад байгаа зүйл яхаарахгүй байх шиг байна тийм үү. Тэг хүүхдүүдэр бол байнга тэгж байгаа. Тэгэд ерөөсөө тэр хүүхдийн хүсэл юу хүсэж байгаа юм? Сонирхол нь хаана байна?
яг тэр хүний сонирхол дээр нь очиж яг нэг тал болоод тэр хүний яг мэдрэмжэн дээр нь очиод тэгээ хамтдаа хөдөлгөөнд ороод хөдлөх гэдэг дээр л ерөөс хүүхдүүдээр тийм ажиллабар явж байгаа. Яг тэрнтэй адилхан ер нь эдэс рүү хандчихж байгаа байхгүй. Тэгээ хүүхэд том хүн хоёр одоо хэр ялгаатай хүлээж авд юм бол. Би ер нь бол 20 жил багшийн ажил хийж байна. Тэгээд анхнаасаа хүмүүсээс их айдаг байсан. Хүмүүсээс сухтаадаг байсан. Тэгсээр нэ багш болцсон. Тэгтээ хүүхдүүдийг хараад бол шууд л дурлцсан. Яагаад гэвэл би тэнд өөрийгөө харсан байхгүй. Хүүхдүүдийн нүднээс тэрнтэй холбоотой хүүхдүүдийг ажиллаад эхэлсэн. Тэгтэл нөгөө томчуулаас айсан хിവэрээ байсан. Тэгээ саяхнаас нөгөө бяцлаглалын багш болоод томчуулаас айхаа айдсаа дарах хэрэгтэй болж байгаа тий. Тэгээд нөгөө бяцлагалд орж ирж байгаа хүмүүсээ харсан чинь ингээд ярьж байгаа асуудлыг харсан чинь ингээд нэг хөөрхөн харагдаад одоо яг нөгөө хүүхд бусаад бид нар хүүхд нас руугаа авчдаг шүү дээ. Тэр ажлыг хийж байгаа учраас надад их тийм тухтай санагдаад тэгээд тэрний дараанаас л энэ томчуудад маань томчууд ч гэсэн дотроо хүүхдтэйгээ явж идэг. Тэгээд тэр хүүхдүүд нь яг хаана очиод гаццсан байна уу те? Тэр хүүхэд насаа хаана очиод гацаацсан байна уу гэдгээс хамаарат тэр том хүний амьдрал хамаарат байгаа юм байна. Тэгвэл тэр хүнийг тэр хүүхдээр наваачаад уулзуулаад ингэчих юм бол бас л болчих юм биш тэгээд би томчуудаас айхаа болсон шалтгаан нь энэ. Яагаад гэвэл хүүхд, томчууд ч хүүхд. Хүүхд байсан байхгүй юу? Тэгэхээр томчуудыг хүүхэд насн дээр наваачхад л тэр хүмүүсээс амар гоё сэтгэлгээ, ирч хүч, урам зориг, хүсэл эрмэлзэл, нүдэн ялзаал ингээд нөгөө шинжлэгдээд ирдэг. Тэр чинь нөгөө сая ахаал нөгөө эдис дотроосоо ингээд зорилгож жоод ингээд ирдэг байхгүй. Тэгэхээр томч байна уу, жижигч байна уу бүгднийг би хүүхэд гэдээ харж байгаа их сонирхолтой би өөрөө ингээд нөгөө ямар ч хаалтгүй ажиллаж эхэлдэг. Нөгөө томчуудаас айх гэдэг юм байхгүй. Тэгэхээр одоо 2 настай хүүхэдтэй хөгжүүлэлт хүсэж орж ирж байгаа эцэг эхийг бол өөрсдийг энэ л хөгжүүлнэ гэж үзнэ. Ягаад гэвэл хүүхэд маань 0-7 нас хүртэл бол бас нөгөө ээжээ аавын хараа яналт ээж аавын нүмер нөөлөг бас аавранд нөгөө хамгаалалтын аавранд байж идэг хүүхэд шүү дээ. 5 наснаас дээш жоохон бие даана уу гэхэд бол 5 ч юу багтана. Багтана л та гэхдээ яг хуу хэрсэн хүүхэд бол болно. Хитрхи жоохон нэлцгаад өссөн хүүхэд бол бас 5 нэлт юу аашд багдана шүү дээ. Томчуудыг дагаж өгөхгүй шүү дээ. Том хүүхдүүдийг дагаж өгөхгүй бас асаргаа хэрэгтэй болно. Тэгэхээр ээж аавтай нь л ээж аавд нь л уран чиглэсэн гэр бүлийн сургалт гэдэг нь оруулна да. Яг тийм сургалт байд юм уу? Яг үүдтэй шүү дээ. Яг бий болох гэж зорж ин. Гэхдээ одоодоо бол нөгөө нүүдэлтийн ухааныхаа 1-2 дугаар шатыг л санал болгох орлоо байна л да. Яг зориулсан хөтөлбөр энтер дээр бол яг бэлтгэгдсэн гаргасан юм байхгүй. Гэхдээ зөвлөгөө өгч болно. Зөвлөгөө өгөөд ерөнхий тэр хүүхдтэйгээ яаж ажиллах уу гэдэг дээр чиглээд ажиллаж болно. Гэхдээ л бараг илүү хурдан яаралтай гэж байгаа бол тэр 1-2 дугаар шатны хайлтчлыг хэл санал болгож байна та. Нүүдэлтэй ухаанд гэсэн чинь 3 насыг оройтсан тооцоод байгаа шүү дээ. Үгүй харамсалтай тийм. Би бол энэ бага нас руу их яарч байгаа. Одоо би бол ялчгүй 13-4 настангуудтай ажиллаж байна. Гэхдээ доошоо энэ тэрнээс доошоо нас руугаа би их яарч байна. Тийшээ ингээд хөтөлбөр гаргах гэж зориулсан одоо үйл ажиллагаанууд хийх гэж бол ихэнтэй яарч байна ер нь бол. Нөгөө нийгмийн шаардлага гэдэг шиг яхахгүй бас энэний шаардлагатай л байгаа юм байна. За ерөнхийдөө хоёлаа нөгөө миний асуух зүйлсүүд ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд та яг энэ биелгээ, айсгуу, бисгүү, өвчин талаас нь ингээд дэлгэрүүлээд хоёлаа 2 дахь цуврал подкастыг оруулж байгаа. Тэгэхээр энэ дээр та бас ярьж илэрхийлэх өмнөх подкастн дээр за энэ зүйлийг би илүү дэлгэрүүлж ярих үедтэй гэж бодсон зүйлээ одоо сайхан дэлгэрүүлээд ярина уу. Нэг хөгжлийн бэрхшээлтэй ихж байсан юм. Миний бас их бахархдаг хичээлтэй. Тэгээд тэр хүн тэгж хэлж байсан. Тархинда таяг тулцсан хүмүүс байна гэж. Би бол тархиндаа таяг тулаагүй. Би хэдий хөгжлийн бэрхшээлтэй. Би гартаа таягтай ч гэсэн би тархиндаа таяг тулаагүй юм шүү гэж хэлжсэн байхгүй. Тэр үг үнэхээр гайхалтай үг. Юу гэхээр одоо түүнтэй ижлэх нь бид нар өштэй те тархиндаа маш таягтай, тархиндаа маш их өвчнөтэй. Тэр өвчин нь одоо даамжирж явсаар байгаа таны биеийг өвчлүүлдэг. Тэгэхээр ерөөсөө өвчин ярьж л байгаа бол та заавал сэтгэлийн өвчин, бодлын өвчин гэдэгтээ нэн тэргүүн ажиллах шаардлагатай. Тэгэхээр таны өвчнг эмч хангаахгүй, эм хангаахгүй, эмнэлэг хангаахгүй. Энийг хэлж хагаад одоо би одоо юу те дор мэдээ хэлж хагаад өршөөрэй. Энийг тэд нар хангаана гэж бүтэн биед бүү өөрийгөө даатгаарай. Мэдээж гал унтраах ажил хийж байгаа.
одоо эмч тэ эмнэлгийн байгууллагын ажилтай хүмүүс бол асар их ачаалттай ажиллаж байна. Энийг хараад бол би үнэхээр ингээд өмнөөс нь ядардаг. Тэнд очиж байгаа хүмүүсийг ихэнхийн та хүний төлөө өвдөөгүй шүү гэж хэлмээр байдаг байхгүй юу? Мэдээж ингээ хэлэх юм бол бас гомдголох л та. Гэхдээ сэтгэлийн өвчин, бодлын өвчин гэдэг бол одоо махан бид өвсөн байгаа өвчнийг бол улмал хөндрүүлэхийн нэмэртэй байдаг. Тэгэхээр өөрсдийнхөө зүгээс чадах урьдсан сэргийлэх гэхүү анхны тусламж гэхүү тэр ажлуудыг ингээд чин сэтгэлээсээ хийдэг болчвол мөн олон одоо хүнд өвчлүүд хөнгөрөн за хөнгөн шатандаа явж байгаа өвчлүүд бол урьдсан сэргийлэгдэнэ гэдэгт бол би итгэлтэй байгаад байгаа. Энэ яагаад итгэлтэй байна вэ гэхээр зүгээр эдисэндээ л итгэжмээр байгаа байхгүй. Эдисэндээ итэг, нутаг усандаа итэг, ижи аавдаа итэг, өвгдөцтэй итгэхэд л энэ итгэлэн тэр хүмүүсийг зүгээр л өргөд аваад явж байгаа юм байна. Тэгэхээр өөртөө л итгээрэй л гэж хэлмээр байгаа юм. Өөртөө итэг, мэдээж гал унтраах ажил үнэхээр үнэхээр яралтай ажилд бол огтлох тасдах за тэр одоо эм тарай хэрэглэх гэдэг юмнууд бүр эцсийн шатандаа гэдэг юм уу заас аргаан барахтаа хэрэгэлдэг. Бусдад бол өөртөө бас нэг ингээд тойглоод явцдаг нэг юм байвал бид нар бас учиртай байна л гэж хардаг шүү дээ. Ерөөсөө л өвчлөөд байна гэдгийг тухайн хувь хүндлүүн л оруулж ярьд юм билээ шүү дээ. Та арчаагүй байна. Та зориггүй байна. Та тэгээд нөгөө өөрийнхөө дадал зуршлууд чинь буруу байна. Амьдралын маяг чинь буруу байна гэдэг. Ерөөс арчаагүй сул дорой үний л өвчлөдөг зүйл гэж үздэг юм шүү тийм ээ. Саяхан зүгээр нэг жишээ ярихад л саяхан яг цагаан сарын өмнө нэг хүн таглаа хийсэн л дээ манай хамаатны нэг хүн дээр хүн таглаа. За тэгсэн хүнд гэдэг нь юу вэ гэхээр эмчнэр бол боломжтой маш хүнд тэр хүндрэлүүдийг ярьж байгаа байхгүй. Тэрийг сонсоод бид нар бол нийт даяараа сэтгэлээр унаа тэр хүнийг бараг өхүүлэхэр хэмжээнд болж байгаа байхгүй. Тэгэнгუთ за уушлаарай. Хэдүүлээ яг үсээд байгаа нь юу вэ? Ирүүлээл. Тий. Тий. Тэдэн дээр төвлөрөө тий. Болох дээр төвлөрөө хэдүүлээ. Тойроод бяцлал хийсэн бид нар. Тэгээ бүгд ерөөсөө эрүүл тийм сэтгэл зүйтэй хандсан тэр хүнд. Тэр хүн ч ихсэн хайчиж байгаа байхгүй. Тэгээ би бүр ороод хажууд нь ороод бяцлал хийлгэсэн. За та ингээд төвлөр гэд. 2-3 удаа тэр аялгууд бяцлал хийж байгаа шүү дээ. Хаалган амжилттай болсон. Маш амжилттай болсон. Тэр эмчнэрийн яриад исэн хүндрэлүүд гараагүй. Тэгэхээр энэ нөгөө нэг сэтгэлийн л асуудал яагаад байгаа сая. Мэдээж эмчнэр бол нөгөө байж болох хүн төвшнийг ярьж байна. Гэхдээ бид нар байж болох боломжтой төвшин дээр нь төвлөрж байна. Хамтдаа. Нэг босгож ирж байгаа. Тэгээ нөгөө хүний сэтгэлийг өргөж байна. Хамтдаа. Тэгэхээр энэ болохгүй зүйл байхгүй л харагдаад байгаа байхгүй. Яг нөгөө хагалгааны өмнө гэх юм уу? Угсаа нөгөө болцшгүй хүндрэлүүдийг ууршлаад хилдэг л дээ. Тэгэхээр байж болох хамгийн муу зүйлсүүдийг л ярьсан баг л та тий. Гэхдээ бас эмчнэр дээр нэг хит ийм гиперонш тавиад тий хүний сэтгэл зүг бас айгүй хунгагаад байх тийм зүйл хөл бас хэлбэг байх шиг маш хүчтэй унж байгаа. Тэр тэгээд одоо жишээ нь яг тийм хэлбэрийн одоо оншиг одоо бусад тэрүүгээр тойрсон хүмүүст хэлж илэх. За яг бид нар нэг бяцлал оролдог байсан тул та уушлаараа бид нар яг юун дээр төвлөрөөд байгаа ингээл бүүнтэй шууд төвлөрөөд таг гэл ингэж байгаа штэ. Тэгэнгუთ тийм юм мэдгүй юм яг шууд унж байгаа байхгүй. Би бол шууд унж. Ягаад тэгэхээр имлэг ороод тэр мэдрэмжийг авахаар би унаад байдаг байхгүй юу. Тэгэхээр би имлэгээс цухтаад гээ. Гэхдээ яг мэдээж унана тодорхой унлаа. За тэгтээ арга байна. Төвлөрье. За ингээ гэдгийг гарч ирж байгаа байхгүй. Тийм болохоор бид нэр одоо итгэл гэдэг имийг юусоо эцсийн амьсгалаа хүртэл тавьмаарг байна. Байнгын л өөдөө дэшээ. Боломжтой гэдэг дээр л төвлөрч явбал одоо энэ нөгөө өвчин шаналаа зүтрээд байгаа хүмүүстэй байж л болох тэр боломжтой гэсэн зүйл дээр л төвлөрч явбал бас их дэмтэй байна гэж хэлж байгаа. За тэгээд энэ подкастер та бүхэн маань өвчин гэдэг зүйлийг арай өөр өнцгөөс харж ойлгож хүлээж мэдэрч тгийг олж харсан баг. За та бүхэнд баярлалаа. Дараагийн подкастаар уулзъя. Баярлалаа танд. За баярлалаа.